Манай ферм хүнтэн солидтой нүр туллаа. Гэвч Сноубол, Наполеон хоёр энэ үнийг урьдчилан харсан байлаа. Тэд хизээ нэгэн цагт хүмүүс ферм рүү дайрна гэдэгт итгэлтэй байсан бөгөөд Сноубол Юли Цезарын аян дан номыг судлаж батлан хамгаалах асуудлыг шийдвэрлсэн байлаа. Харин бусад сорилтуудын тухай бол тэд төсөөлөөжгүй байлаа. Хүмүүсийг манай фермийг дайрах гэд наашин зүглэн ирж байгааг тагтаанууд цаг алдалгүй мэдээлсэн юм а. Хүмүүс ферм рүү орж ирэхэд хамгийн түрүүнд галуунууд өөдөөсөн дайрлаа. Хоёр дахь давшилтыг Сноуболлоор долгойлуулсан Мюррел, Бенжамин хоёр болон бүх хоньнууд хийлээ. Тэд хүмүүсийг тал талаас нь бүслэн авч хэмх мөргөж, тангарч, өшөглөж байлаа. Гэвч хүмүүс илүү хүчтэй байсан да. Ухарч байгаа амьтдыг хараад эрдсэн хүмүүс ухаан жолоогүй араас нь нэлдэлээ. Сноубол тэднийг зангамд оруулж байгааг ойлгохсөхөө тэдэнд байсан. Тэднийг амьтдыг туугаад малын сарвч руу орж ирэхэд нь Сноубол бусад том амьтдын хамтаар эргээд сөрөг давшилтанд орлоо. Өөрлөөн дайрж байгаад сандарсан ноён Джонс Сноубол руу галлаа. Хөөрхий гахай цусаан садруулан шархадан унлаа. Мөчийн төдийд хүмүүс цусаан гоожуулсан, бас зодуулж, нүдүүлсэн, сийчүүлсэн, өшөгчүүлсэн байлаа. Боксерын хүчрхэг туурайнд дөржсөн залуу үхэтхийн унлаа. Айж сандарсан хүмүүс сугтан ухрахад амьтад тэднийг элдэн хөөцгөөлөө. Тэр өгчгөж ийм юм хийх санаа надад байгаагүй. Би төмөр тогтоогоо мартчихсан байж. Би энийг санаатай үлдээгүй гэдэгт хэн итгэх юм бэ? На бүү уян сэтгэл гарах. Дайн бол дайн. Ердөө л ганцын зэрэг хүн байл үз. Фермийн амьтад долол Дааны баатруудыг тойрон бүчлээ. Хэрвээ шаардлага гарвал бүх амьтад амьтны фермийн төлөө амь насаа зориулахад бэлэн их оромж байх хэрэгтэй. Өнөөдрийн тулаанд боксер онцгой гавья байгуулж чадлаа. За үгүй дээ. Би биш. Харин Сноубол чиний гавья хамгийн үнцэнтэй нь байлаа. Бүгд онцгой гавья байгууллаа. Би амьтдын цэргийн гавьяаны амьтны баатар 1-р цэргийн болон 2-р цэргийн отонг бий болгож шагнаж байхаар шийдвэрлэлээ. Тун удахгүй амьтны баатар 1-р цэргийн отонг Сноубол боксер 2-т гардуулнаа. Наполеон мандатва. Харин өөрийгөө 2-р цэргийн отонгоор шагнаж байна. Наполеон мандатва. Наполеон мандатва. Наполеон мандатва. Баярлалаа. Мөн энэхүү тулалдааныг үнэний сарвчны тулалдаан гэж нэрлэж энэ өдрийг нийтийн амралтын өдөр болгож бүх нийтээрээ цэнгэн тэмдэглэж байхаар боллоо. Амьтны фермийн өмнө тулгарсан дараагийн сорилт нь урвалт байлаа. Тэгэхэд Молли фермээс дутааж урвсан юм. Тагтаанууд Моллиг буурчин газрын гадаа тарган улаан хүн төөний хошоог маажиж бүр яваатан аманд нь хийж өгч байсан. Саяхан бололтой дэлэн засуулчихсан. Урд хөлөөн тойруулаад час улаан тоо зоёолчихсан. Гэхдээ ер нь маш сэтгэл хангалуун харагдсан тухай өгүүллээ. Амьтдаас хэнэнч Моллиг дахин дурсан ч. Наполеон Сноубол хоёрын маргаан санал зөрөлт нь ихэд дамжирлаа. Орол цуглаан дээр л Сноубол уран илтгэх чадвараараа олон хэн дэмжлэг авах боловч Наполеон завсарлагаанаар нь бусдыг өөртөө нэлсүүлэхдээ илүү чадамгай байлаа.
ялангуяа хоньнуудтай ажиллахад онцгой амжилт гаргана. Хоньнууд дөрвөн хөл сайн, хоёр хөл мөө гэж үргэлж майлах бөгөөд энүүгээрэн хурал тасалдуулах бөгөөд сноуболын ярианы шийдвэрлэх мөчөд яг сайхан эд дунд нь дөрвөн хөл сайн, хоёр хөл мөө гэдгийг хэлдэг нь ажиглагдах болсон юм аа. Нэг өдөр Сноубол бидний дараагийн хүндхэн сорилттой танилцуулсан юм аа. Энэ бол термийн төсөл байлаа. Хэдийгээр Сноубол сайн санааны үүднээс термийг санаачилсан ч дараа нь энүүнээс болж ферм ямар хүнд байдалд орохыг тэр төсөөлөжгүй байлаа. Хэрвээ бид термэн барьчих юм бол ажлын өдөр 3 хоног хүртэл багасгах боломжтой. Гэхдээ терм бидний ажил амьдралыг хөнгөвчлөх болно. Термийг бид нэгэн жилийн дотор босгож чаднаа. Энэний оронд бид хүнсний үйлдвэрлэлдээ анхаарах хэрэгтэй. Ийм мега төсөл хэрэгжүүлж эхэлвэл бидэнд өлсөж өгөх аюул тулгарна. Амьтад 7 хоногт 3 өдөр ажиллахын төлөө Сноуболыг дэмжиж, Тэвш дүүрэн хоолны төлөө Наполеоныг дэмжиж гэсэн вариантаар хоёр тал болон хуваагдлаа. Эцсийн эцэст Сноубол төлөвлөгөөгөө боловсруулж дуусгах өдөр ирж Нямгаргийн зуглаан дээр терм барих ажлыг эхлэх үү гэдэг асуудлаар санал хураахаар тогтлоо. Энэ өдөр чухам юу болохыг хэн ч төсөөлөхгүй байлаа. Амьтад том сарвчандан цугларахад Сноубол сая бослоо. Хэдийгээр хоньнууд майлан түүний ярихыг тасалдуулах боловч терм барих шаардлагатай тухай асуудлаа дэвшүүлж тавилаа. Терм бол шаал дэмий зүйл тул хэнч саналаа өгч болохгүй. Ийхүү зөвлөд Наполеон буцаад асуудалдан суулаа. Тэр уламж их тайван болсон байлаа. Сноубол термийн давуу талыг амьтдад тайлбарлаж өөртөө бас татаж байлаа. Түүнийг яриагаан дуусгах үед санал хураалд хэний тал руу ирэх нь ямар ч эргэлзээгүй боллоо. Гэвч яг энэ агшинд Наполеон босож Сноубол руу хачин муухай хялалдсан харснаа "Барь үнийг" гэж өндөр дуугаар хүржгэнэн хэллээ. Энэ дуунаар хүзөвчтэй 9 зэрлэг нохой сарвч руу үсрэн орж ирлээ. Тэд Сноубол руу шууд дайрахад цаадах нь хажуулахаас өмнө байрнаас үсэрч амжлаа. Хэдхэн мөчийн дараа тэрээр хаалгаар зугтан гарахад ноход араас нь хөөлөө. Алмаарч гайхсан үг дуурхаас ч айсан амьтад тэр хөөцөлдөөнийг харахаар бүгд хаалган дээр бөөгнөрлөө. Нямгаргийн өглөөний хуралдаан энэ мөчөөс эхлэн хийгдэхгүй. Энэ бол цаг үрсэн, үр ашиггүй ажил байсан. Үүнээс хойш бүх ил асуудлыг гахаануудын тусгай хороо шийдвэрлэж байх болно. Хороо нь тусдаа хуралдаж байх бөгөөд хуралцсныхаа дараа шийдвэрэн бусаддаа мэдэгдэж байна. Харин амьтад тугандаан мөргөх, Английн амьтдыг дуулах, мөн 7 хоногт хийх ажлынхаа заавар тушаалыг сонсохын тулд Нямгаргийн өглөө цугладагаараа цугларч байна. Үүнээс хойш энд ямар ч маргаан гарах ёсгүй. Амьтад Сноуболыг хөөснөөс болж балмагдсан үл хайхран энэ мэдэгдэлд дург үцгэлээ. Гэвч тэд зөв үндэслэн олж чадахгүй л байлаа. Багшор хүртэл чихэн сор тойлгож хэдэн удаа дэлэн сэгсэрч атал санаагаан цэгцлэх гэж ихэл хийчээх боловч эцэст нь хэлэгч үг олж чадсангүй. Зарим залуу гахаа нар дургүйцлэн илэрхийлж байлаа. Тэм юм гэж юу байсан юм бэ? Болохгүй. Тийм байж болохгүй. Бидний өмнөөс асуудлыг шийднэ гэж юу гэдгийг. Болохгүй, ингэж болохгүй. Угаан тат зул босгонуудаа. Харин хурал тарсны дараа Сквирел ятгалгаан хийж эхэллээ. За нөхдөө. Би нөхөр Наполеон энэхүү онцгой арга хэмжээг авахын тулд яаж өөрийгөө золиослсныг энэ дууга амттан бүр ойлгоно гэдэгт итгэж байна. Удирдна гэдэг бол аз завшаантай хэрэг гэж бодох хэрэггүй. Харин ч эсрэгээр энэ бол хүнд хүчээр ажил. Асар их хариуцлага гэсэн үг. Бүх амьтад эрхтгш гэдэгт нөхөр Наполеоноос өөр хинч хатуу итгэлтэй байдаггүй.
Яг нь өөрсдөр чинь шийдвэр гаргуулаад сууж байвал тэрэнд аятайхан л байх бах л да. Гэвч та нар буруу шийдвэр гаргаж болно шүү дээ нөхдөө. Тэгвэл бид яах вэ? За тухайлбал та нар сноуболыг сарны гэрэл цацруулсан термтэй хамт дагахаар шийджээ гэж бодъё л доо. Тэгвэл сноубол гэж хий юм бэ? Одоогор бидний мэдж байгаагаар тэр гэмт хэрэгтнээс дээргүй биш үү? Гүнэний сарвчны туланд хэрэг зоригтой л байлцсан шүү дээ. Ир зоригтой байх нь хангалттай биш ээ. Үнэн ч дуулууртай байх нь илүү чухал болоод байна. Үнэний сарвчны тулалдааны хувьд бол тэрний оролцоог хэтэрхий дүүлгэснийг ойлгох цаг ирнэ гэдэгт би итгэж байна. Сахилга бат нөхдөө, төмөр мэд сахилга бат. Ганц буруу алхам хийхдээ дайсан маань биднийг хөл дороо бяцгичгэн. Нөхдөө, мэдээж та нар Джонсын буцаж ирэхийг хүсэхгүй л байгаа биз дээ. Бүгд чимээгүй боллоо. Хувьсгалыг романтикууд сэдэж, фанатикууд хэрэгжүүлж, адгийн шаарууд ашиг шимийг хүртдэг. Шотландын түүхч гүн ухаантан Томас Карлайл